Улаанбаатарын шинэ хот төсөлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний тайлбар мэдээллийг хүргэх зорилгоор энэ хэвлэлийн байгууллага хийж байгаа. За эхний ээлжинд бол одоогийн нийслэлийн засаг дарганы тамгын газар байрлаж байгаа 1-р байрны асуудлыг бас товчхон та бүхэнд тайлбарлах нь зүйтэй болов гэж үзэж байна. За энэ 1-р байрны асуудал дээр бол Голомт Financial Group гэдэг энэ компанитай концессийн гэрээг 2016 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан байгаа. За энэ концессийн гэрээ ямар ч ихтэй гэрээ байгуулагдсан бэ гэхээр хамгийн анх бол би та бүхэнд бас хэдийн хорлын дараа холбогдох гэрээнүүдийн материалуудын өгье. Тэгэхээр энэ дээрээс бүх юм тодорхой харагдах баг. За тэгэхээр хамгийн анхны гэрээ байгуулагдах болсон шалтгаан нь бол одоогийн энэ оршин сууж байгаа энэ барилга бол 1947 онд баригдсан. За ашиглалтын шаардлага хангахгүй болсон ийм дүгнэлттэй барилга байгаа. Тэгэхээр энийг бол сэргээн зурлах шаардлагатай гэж үзсэн үзнээс бол концессийн тендер шалгуулалтыг зарласан байдаг. За концессийн энэ уралдааныг зарлахдаа бас хэд хэдэн алдаатай зүйл гарсны бол бас өнөөдрийн хүртэл энэ гэрээний маань хэрэгждэг ийм байдалтай байна. Нөгөө талаас Голомт Financial Group буюу энэ компани өнөөдөр нийслэлийн засаг дарганы тамгын газрыг шүүхэд өгсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаад ийм байдалтай байна. За нэхэмжлийн шаардлага нь юу байсан бэ гэхээр яг өнөөдрийн байдлаар тамгын газрын байрыг чөлөөлж өг. Мөн одоо тамгын газрын байр болон энэ арын спорт зал байрлаж байгаа энэ байрны доотлын одоо суурийн газрыг Голомт Financial Group гэдэг энэ компани руу шилжүүлжихийг шаардсан ийм нэхэмжлийн шаардлагатай шүүх хурал бол одоо өчлөр болоод за эхний шатны шүүх бол хойшлоод одоо энэ сарын 21-нд хүртэл хойшлсон ийм байдалтай явж байгаа. За энэ гэрээг байгуулагдахад бас тодорхой хэмжээний хууль тогтоом зөрчсөн байж болзошгүй бас хэд хэдэн асуудлууд энэ дээр байгаад байна. За тухайлбал энд юу вэ гэхээр гэрээг байгуулахдаа 2015 оны 6 сарын 20-ны өдөр байгуулахдаа нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын 2015 оны 32-31 тоот тогтоолыг за нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын 2016 оны 73, 2016 оны 100 дугаар тогтоолуудыг үндэслэж энэ гэрээг байгуулсан байна. Тэгэхээр концессийн хуулиар концессийн одоо уралдаан шалгаруулалт маань өөрөө хамгийн багадаа 60 хоногийн хугацаатайгаар ингэж зарлагдахаар энэ хуулийн заалттай байгаа. Тэгвэл манай гэрээ иргэдийн хурлын тогтоол 2016 оны 5 сарын 6-ны өдөр гарсан байдаг. 73 дахь. Гэрээ нь болохоор 2016 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан. Нэгэсэндээ тэнд нөгөө концессийн уралдаан шалгаруулалт маань 14 хоногийн дотор хийгдээд тэгээд энэ Голомт Financial Group гэдэг энэ компаниг шалгаруулсан ийм гэрээ одоо энийг бол бас хууль зүйн хувьд бол бас шууд нийцсэн гэж хэлэхэд бас том бэрхшээлтэй ийм гэрээ хийгдсэн байна. За энэ гэрээг бол нэг талаас нийслэлийн засаг даргуугээд Улаанбаатар хотын захирагч нөгөө талаас бол Голомт Financial Group компани гүйцэтгэх захирал Эл Болормоо гэсэн ийм гэрээ хийгдсэн байгаа. За энэ гэрээг бол би эргээд та бүхэнд бүгд нь дэлгэж үзүүлье. За энэ гэрээг байгуулахдаа энэ гэрээний ерөнхий нөхцөл гэж байгаа. Энэ гэрээний ерөнхий нөхцлөөр гол зохицуулсан харилцаа маань юу байсан бэ гэхээр нийслэлийн засаг дарганы тамгын газар бол энэ гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулад за энэ 3 жилийн дараа бол энэ манай нийслэлийн засаг дарганы тамгын газрын энэ 1-р байрны газар дээр шинээр барилга баригдаад энэ баригдсан барилгыг бол Голомт Financial Group гэдэг энэ компани өөрийн өмчлөлтөд авахар ингэ тохиролцсон байна. Өмчлөлтөө оронд нь нийслэлийн засаг дарганы тамгын газарт одоогийн энэ одоо байрны метр квадраттай тэнцвэр хэмжээний талбайг нийслэлийн засаг дарганы тамгын газрын өмчөж шилжүүлэхээр ингэ тохиролцсон ийм гэрээ байна. За Голомт Financial Group гэдэг компани нь бол бас дангаар оролцоогүй түншлэлээр оролцсон байдаг. За түншлэлийн компаниуд нь бол Incon гэж компани байна. За Edshil гэж компани байна. World Properties гэдэг ийм 4 компани түншлэлээр энэ компаниг шалгаруулсан гэдэг ийм одоо үндслээр энэ гэрээг байгуулагдсан байна. За энэ гэрээний яг хууль зүйн хувьд харахад бол концессийн гэрэүүд иргэдийн хурлын тогтоол гаргаад тэрнээс хойш зарласнаас хойш 60 хоногийн дотор бол одоо концессийн уралдаан шалгаруулалтын хугацаа дуусах ёстой. Тэгэхээр манай энэ гэрээн дээр бол иргэдийн хурлын тогтоол гараад 14 хоногийн дараа хийгдчихсэн байгаагаар энэ дээр бас хууль зөрчил. Хоёр дахь асуудал нь бол энэ Улаанбаатар хотын шинэ төв төсөлтэй холбоотой асуудал байгаа. За Улаанбаатар хотын шинэ төв төсөл бол анх 2013 онд нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлаас тогтоол гараад Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэх тухай бас ийм эрдэнэ төлөвчдийн хурлын тогтоол гарсан юм байна. За энэтэй холбогдуулаад одоо Сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хороо ханы материал орчим 9.2 га газарт нийслэлийн шинэ төвийг
бас нүүлгэн зүйтэй гэж ütсэн байна. За энэ дээр бол бас хэд хэдэн зүйлийг та бүхэнд маш нарийн тайлбарлах зүйтэй болов гэж үзэж байна. За хамгийн анхны тайлбарлах ёстой зүйл бол ханы материал хувьцаат компани нийслэлийн засаг даргын хамгаалалтын газарт санал тавьсан байдаг. За энэ санал нь юу гэхээр манай одоо компани эзэмшиж байгаа газар дээр та бүхэн шинэ төв төслөө хэрэгжүүлээч гэдэг санал тавиад энэ саналыг төлөөлшөөрөөд ингээд хамтран ажиллах гэрээг байгуулсан байгаа. За ингээд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа хугацаанд бол ханы материал компани газрын төлбөрөө маш олон жилээр төлөөгүйгээс улбалаад ханы материал компани газрыг хүчингүй болгосон нийслэлийн засаг даргын захирамж гарсан байна. Ингээд энэ захирамжийг ханы материал компани зөвшөөрч одоо шүүхэд хандаад шүүхтэр бол энэ талууд бол хоорондоо эвдэрсэн. За эвдэрэх нөхцөл нь юу байсан бэ гэхээр ханы материал компани тухайн үед Худалдаа хөгжлийн банкнд одоо өөрийн компанийнхаа эд хөрөнгийг барьцаалаад 1.3 тэрбум төгрөгийн өртөө байсан юм байна. Тэгээ эд хөрөнгөнд битүүмжлэгдсэн байсан. Нийслэлийн засаг даргын хамгаалалтын газраас юу гэж энэ дээр эвлэрсэн бэ гэхээр 1.3 тэрбум төгрөгийн чи өөрийг бид нар төлж өгье. Худалдаа хөгжлийн банкнд төлж өгье. Бас бус одоо газрын төлбөр янз бүрийн төлбөрүүдийг чинь бас бид нар төлж өгье. Нийтдээ 2.1 тэрбум төгрөгийг ханы материал компанид төлөхөөр ингэж харилцан тохиролцоод ингээд газрыг эргүүлэн төлбөртөөр хөдөлж авах гэрээг байгуулад энэ газар бол одоо нийслэлийн засаг даргын хамгаалалтын газарт нэр дээр нь шилжиж ирсэн юм байна. За одоо энэ дээр компани сонгон шалгаруулах ажил явагддаг. За компани сонгон шалгаруулах ажил явагдаад Хана Консул гэж бүгд найрамд солонгос улсын хөрөнгө оруулалттай энэ компаниг сонгон шалгаруулсан боловч нийтдээ одоо тухайн ажлын өртөг 117 сая Америк долларын өртөгтэй буюу Монгол төгрөгөөр үржүүлэх юм бол нэг 230 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр энэ ажил гүйцэтгэх болсон. Тэгэхээр энэ их хөрөнгийг бол нийслэл дангаараа одоо санхүүжүүлэх боломжгүй гэдэг үгнээс Хана Консул компанитай гэрээ байгуулах юм боломжгүй нөхцөлд үүссэн юм байна. За улмаар энэ дээр одоо бусад гаргалгааг хайж явж байгаад Tracing Mongolia гэдэг компанитай шууд гэрээ байгуулсан. За нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын тогтоол нь бол уг нь бол уралдаан шалгаруулалт зарлахыг даалгасан ийм тогтоол гарсан. Гэвч бол энэ дээр уралдаан шалгаруулалт зарлалгүйгээр Tracing Mongolia компанитай шууд гэрээ байгуулад ингээд шууд гэрээнийхээ дагуу Tracing Mongolia компани бол ажиллаа хийсэн. За энэний гэрээний үнийн дүн бол түрүүний хэлсэнчлэн 117 сая Америк доллар, Монгол төгрөгөөр бол 230 тэрбум төгрөгийн ийм санхүүжилттэй гэрээг бол энэ ханы материалын шинэ төв төсөл дээр бол хийгдсэн байна. Ингээд Tracing Mongolia компани ажиллаа дөнгөж эхлүүлж явах үед бол нийслэлийн засаг даргын зүгээс бол энэ ажлыг цаашид бол бид нэр санхүүжүүлэх боломжгүй гэдгийг үзээд тус компанид бол гэрээ цэцлэх мэдээллийг хөргүүлсэн. За энэ тус газар дээр нь бол харин одоо нийслэлийн засаг даргын хамгийн газрын зүгээс л орон сууцны одоо шинэ зохицолбор хороол барихаар ингээд бас төлөвлөлтөнд ороо явж байгаа. За ерөнхийдөө товчхондоо бол ийм мэдээллийг хүнд хүргэж байна.